Сайн байна уу? Хотч номгоо өрхийн эрүүл мэндийн төвийн эхэм Жодон Туяа байна. За Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг онцлогоо шинжилгээ 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс ахуулаад өнөө хүртэл ингээд зохион байгуулагдаад явж байна. За энэ үзлэг шинжилгээ маань насны ангилалтай явагдаж байгаа. 0-5 нас, 6-аас 17 нас, 18-аас 30, 31-ээс 45. За 45-аас 60, 61-ээс дээш нас гэсэн юм ангилалтай явагдаж байгаа. За 0-5 нас болон 6-аас 17 насны хүүхдүүд маань болохоор өрг сум тосгоны эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлэг үзлэгтэй хамрагдана. За 18-аас дээш насны иргэд маань болохоор анхан шатны эрүүл мэндийн төвөөс урилга аваад лавлгаа шатлалын эрүүл мэндийн төвд ингээд үзүүлж байгаа. За эрт илрүүлгийн үзлэгт маань 18-аас 30 насны хүмүүсийн хамрагдалтын хувь бага байгаа. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаар халдварт болон халдварт ус өвчнийг эрт илрүүлэн эмчлэх. За цаашдаа ирээдүйд гарах хүндрэлээс болохоор урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байгаа. Иймд 18-аас 30 нас болон нийт иргэдийг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.